Сайн байцгааны үзэгчдээ 120-80 эрүүл мэндийн нэвтрүүлэг эхэлж байна. Бид өмнөх дугаараараа чихрийн шижийн өвчин болоод энэ өвчний ангиллал түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцсан байгаа. Энэ удаагийн дугаараар чихрийн шижийн өвчний үеийн хүндрэл болоод түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар бид бүхэн эмч нарыг өргөн оролцуулж ярилцах болно. Чихрийн шижийн өвчний архаг хүндрэлүүд нь бөөрийн архаг дутагдлалд орох, нүд сохрох, хөлийн хүндрэл, судасны хүндрэлийн улмаас хөлөөн тайруулах, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүд үүсдэг байна. 5 жилийн өмнө би сахартай гэдгийг мэдсэн. Тэгэд яг тухайн үедээ яг мэдсэн үедээ яг дэглэмийн дагуу нэг 2 жил, 3 жил байжгаад тэгээд ерөнхийдөө тэг нэг им уугаад ердийн хоол хүнс хэрэглээд зүгээр болдог гэсэн ойлголтоор явж байгаа. Тэгэл ийм л болчт юм байна. Нэг өдрөл хөлөө жоохон хоолгосон. Тэгэл нэг 10 хоногийн дотор л ингээл ийм болчтой. Шаасны улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судлалын мэдсэслийн эмч Булганыг бид студид өөрөө оролцуулаад байна. Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулцгаая. Тэгэхээр яагаад чихрийн шижин өвчин туссан өвчтнүүд маань хөл таригдах шаардлага гарт юм бол? За дэлхийн нийтийн судалгаагаар болохоор 30 секунд тутам сахараас болсон хөл тайралт явагдаж байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ бол улс орны хувьд бол нийгэм ангаах эдийн засгийн хувьд маш их өндөртэй үр дүнгүй болтол шийдэгдэг асуудлын нэг болчиход яваад байгаа. Ер нь чихрийн шижин өвчнөр өвдсөн хүн болгон бол хөлөө тайруулна гэсэн ойлголт биш. Өвдсөн хүмүүсийн 20-25% нь энэ хөл тайруулах хэмжээнд хүртэл хүндэрдэг гэж үздэг. Уг нь бол анхнаасаа зөв онцлогдоод зөв дэглэмээ бариад явж исэн хүмүүс бол тэр болон бүгд энэ өвчнөд хөл тайрах хэмжээний мясаст орохоор бол хүндрэх ёсгүй. Чихрийн шижинтэй өвчтөнд тавхан тэжээлгүйдлийн шархлаа үүсдэг. Тэжээлгүйдэл 15%. Гэмтэл тавхан хэлбэрийн өөрчлөлт, эвэршилт 19%. Тавхан хэлбэр өөрчлөлт 40%. Тавхан өөрчлөлт, эвэршилт 26% байна. Энэ өвчлөөр өвчлөөд 20 жил болж байна. Энэ бол одоо өнд мэд хийдэг хавьлтай өвчин. Ямар ч өвчин зовөр юу ч байхгүй. Анхны анх шинжээ мэдсэн тийм ам цангаа л энэ. Тэгээ муугаал яваад ямар ч өвчин байх учраас нэг 7-8 жилийн дараа л одоо шинэ тэмдэглэж эхэлнэ. Одоо Монгол хүний нэг хэнэггүй юм байдаг шүү дээ. Заад эцсийн чадандаа орж иж энийг таньдаг. Наан зүгээр яваад. Тэгээ одоо эцсийд ингээл яг хөлтэй арих дээрээ тулаал энийг тантал тахиул ингээл байж байна. Энэ өвчний өөрийнх нь онцлог болохоор хөлн шарах үүссэн ч жирийн гар зүсдэг юм хөлөө шалбалдаг өрдөлтөөсөө бол илүү мэдрэхүй бага болчдөг. Мэдрэлийн өөрөө мэдрэхөө болсон учраас шарах хэр хэмжээнд том хэмжээтэй газар аваад байна гэдэг өвчтөө өөрөө мэдэхгүй явж хагаад сүүлдээ хөлн өнөр ороод ирэх цагт миний үл нэг болохоо олчлоо гэд ингээд хүрээд ирдэг тохиолдол байгаа. Эсвэл нэлээд шарах тавханаасаа дээшээ яваад шилб өвдгнөөс дээшээ тохиолдолд бол яах аргагүй өвдөлтөөгөө ирэхэд бол хурж ирж үзүүлээд онцлогдож байгаа тийм тохиолдол байна. Дандаа өвчнийхээ сүүлийн шатанд л ойлгож байна. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Чихрийн шижинтэй өвчтнүүд маань одоо эрүүл үнээс юугаараа ялгаатай байт юм бол энэ шарх нь? За энэ шархны өөрчлөлт болохоор ер нь бол зүгээр цэвэр тэжээлийн судасны болон бусад төрлийн өөрчлөлтөөсөө мэдрэлийн өөрчлөлтийн ялгаагаараа илүү ялгагддаг. Хүний биед ер нь бол шарх үүссэн байна, хорсож болдог өвдөх мэдрэмж том баг. Тийм учраас энэ хүн хүндрэлтэйгээ яваад байдаг. Тэрнээс биш одоо бусад төрлийн одоо артерийн судас бүглэрэх болон артерийн судасны нарийслаас болсон шархны үүсэлт бол өвдөлт давмгай их хүмүүс өвдөлтийн байдлаар одоо шууд хамгийн түрүүнд эмчд хандаад гүгээд ирдэг том. Чихрийн шижингийн хам шинжийн тархалт нь мэдрэлийн ширхгийн өөрчлөлт 70%, цус хомсрол тэжээлгүйдэл 10%, хавсарсан эмгэгүүд 20% байна. Эхлээд хуруу харж байгаа. Хуруу харлаа хурууг нь аваа хийж чаар
болчихсон чинь аваа ичсэн чинь дахиад дээшг нөгч ахаад яваад гэж. Энэ хөл маань бол үнэртэй. Үнэр орцсон. Одоо идэлсэн хүчил үүссэн. Энэ уг нь нэг хурууны ингэсэн ирсэн. Тэгээс би хоёр хурууны ингэсэн ирсэн. Тэгэд энэ одоо харуунууд нь авчаад байгаа нь энэ байхгүй. Тэгэд энэ маань одоо хурууг нь аваад хэрвээ эмчлэгтгэр байсан бол эмчлэгчээр шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө сахарын хүндрэлээсээ учраас сахарны идэхгүй буцаж ингэж харалж өнөр орож одоо энэ хуруу нь харалж байна тийм ээ. Ингээд дул руугаа харалцсан. Ийм хүндэрсэн явцтай байгаа байхгүй. Тэгээд энэ давхар руугаа харалж ирээ давхар руугаа одоо өвчл үүссэн байна гэсэн үдээсэн. Багжаа хийгээд үзэхээр ийшээ ингээд нөхтэй. Эндээс одоо үнэртэй юм гарч ирсэн гэсэн. Тэр одоо энэ хүн өнөөдөр үдээс шагалгаанд орно. За манай эмчлүүлэгчийн хувьд одоо 62 настай чихрийн шижийн өвчин эрэхтэй чихрийн шижийн өвчнөр сүүлийн 20 жил өвдөж байгаа. Олон эрэхтийн тутмагшил үүссэн ийм байдалтай явж байгаад одоо чихрийн шижингийн үеийн тэр хөлийг тэжээгч судсууд нь хялгсан судснасаа эхлээд тэжээгч гол судс хүртэл бөглөрөл үүсчихсэн. Тавхаа хөгжиж шархалж ихсэн байгаа хуруунууд нь хөгжиж. Тэгээ хуруу тарих мэслэг хийгдсэн боловч одоо эдгэрэлт удаантай хөгжил дахиж гүнзгийрсэн учраас ахиулан тайралт буюу гойны төвчнэр гойны доод уурны нэгээр тайрах тайралтууд хийгдэж байгаа. Энэ юу хэлээд байна гэхээр одоо чихрийн шижингийн үед одоо шилбэний тавхаа бүх тэжээлд одоо оролцох жижиг тэжээх судсууд нь хүртэл бөглөрсөн байгаа учраас нэгсэндээ энэ үед бол одоо хөлийг аврах тавхайг үлдээх юм боломж бол аль хэдийн ард тусарсан. Хэрвээ тайрахгүй бол энэ хүчил маань цаашдаа даймжраад үхсэн бүх талбай болгоноор хор ороод одоо бактери ороод халдвар ороод эдэт хорлох хүндрээд 48 насны зайд аюул занал эхэлж байгаа. Тийм учраас амь насны заалтаар энэ хаалга орж байгаа. Жилдээ ихтэл одоо хамгийн багадаа 40-с 50 орчим хүн ерөөсөө юм мөчөө алдаж байгаа. Нэгсэндээ хөдөлмөрийн чадвар алддаг. Тэгэхээр одоо нэгэнт одоо ийм хүчил үүсчлэх гэхэд мэдээж аль болох эрт ирснээрээ одоо тайруулах хэмжээ маань бас бага байгаа тийм. Энэ дээр л ерөнхийдөө бол сэргийлэлт одоо хөлөө арчлах гэдэг энэ сургалт л одоо маш их дутмаг байгаа. Ер нь бол хөлийг одоо өдөр болгон хуурай байлгах ядаж сахартай хүн бол ийм байдалд орох болцсохгүй гэдэг үеэс өдөрт бол нэг удаа ч гэсэн хөлөө тайвар шалгаж байгаа. Хөлөг шалгахад өрөөнийг гэрэлтүүлэх сайн байх хэрэгтэй. Өдрийн гэрэл эсвэл байгалийн гэрэлтүүлэхтэй өрөөнд шалгахад илүү тохиромжтой. Хэрвээ та өөрөө хөлөө харж чадахгүй бол толин тарах эсвэл гэр бүлийн хэн нэгнээр хөлөө харуулах хэрэгтэй. Хөлөө ажиглах явцдаа шалбарсан, зүсэгдсэн, арьс зузаарч эвэршсэн, арьсны өнгө өөрчлөгдсөн, тавхайд овгор товгор хавдар байгаа эсэх, хумсны өнгө өөрчлөгдсөн эсэх, зөөлөн эдгэмтсэн эсэх, өвчлөлт шарах байгаа эсхийг сайтар шалгах хэрэгтэй. Зундаа болохоор хөл нүцгээ явуулахгүй байхны аль болохоор битүү ултаа хөлөө хамгаалсан гутлыг одоо сонгож өмснө. Хөл нүцгээ явуулах юм бол илүү их эвэршдэг, илүү их хураашдаг, мөн дээрэс нь бэртэж гэмтэх, арьсны бүрэн бүтэн байдал алдагдах энэ асуудлууд үүсэж идэг. Хөлөө үзүүрэг жоохон нугалсан гутал өмсөж ажил хийсэн байхгүй. Яг тэрнээс болсон гэж би бодож байна. Нугалсан хэсэгт ч мэдээ цус хангаж бага очиж штэ тий. Хумснууд нь ингээд давхарлагдаад ингээд бөмбөгээд хийдэм байх хэлээд. Тэгэж бөмбөгийг зөндөл 2-3 жил 4 жил явж байгаа юм чинь. Тэгэл ерөөсөө л гэмтэж л болдог юм байна. Хөлөө л хайрлсан гутал өмсөх хэрэгтэй. Хөлнийхөө хэлбэр хев гажиг таарсан юм гутлыг одоо захиалж өмсөх хэрэгтэй байдаг. За энэ гутал маань урдаан гатуулахтай тийм ээ. Хөлийн хуруун дээр одоо юм унахад гэмтэж одоо бэртээхээргүй хамгаалттай. Мөн дотор нь одоо давхар уловчтай. Уловчондоо хөлний номыг илүү гаргаж өгсөн тийм ээ. За тэгээ оёо шидэ багтай нухаа дахааргүй хөнгөн дулаахан мөн дээрээс нь чиг татхааргүй ийм арьсан гутал байж юм тийм ээ. Шалтгаануудыг ярих юм бол одоо мөгөн цэрэг шалтгаалсан хумсны одоо эвдрэл тийм. Тэгээ хумс болон хумс завсрын ившил, унас шигдэх. Тэгээд хөлөө энд шалгалах олголт явна л да. Одоо энэ буруу томцсон багцсан гутал одоо аймс хит хөл хуурай байх одоо эсвэл хит чигтэй байх энэ төр. Ер нь л өөр нэг гэсэн хөлдөө арчлах арга маань муу байгаа учраас энэ хүндрэл эхэлж үүсээд байна. За диабеттэй хүмүүсийн маань хамгийн түрүүнд хөл маань илүү их сахарт өртөж идэг байх нь хамгийн захын хэрэгтэй учраас тийм учраас одоо температурыг мэдрэхүй шалгах энэ аппаратн дээр одоо хөлний
мэдрэхүйг шалгана. Мөн одоо доргионы мэдрэхүйг шалгадаг аппаратууд байна. Тэгэхээр одоо энэ дээр энэ хүний температурын мэдрэхүй буюу халууны температурыг шалгах гэж байна, тийм ээ. За энд мэдэрч байна уу? Тодорхой цэгүүдэд мэдэрдэг байх нь 49 градусыг мэдэрч байна. Халуун мэдрэхээс гадна мөн одоо энэ аппаратын дээр хүүтний одоо хасах градусыг бас мэдэрдэг байх нь, тийм ээ. За энэ хүүтний мэдэгдэж байна уу? За энэ хүүтнийг та хөлөндөө мэдрээрэй за. За энд мэдэрч байна уу? Хасах 9, тийм ээ. Доошлоод байна температур. За энэ хүн маань тодорхой хэмжээгээр температурын мэдрэхүй алдагдсан байж байна. Хүүтний температурыг одоо үлмийн хэсэг, өсгий хэсгүүдээ илүү их температурын мэдрэхүй буурсан байгаа. Байнгын одоо хөлн хүүтэ өргөж яадаг юм уу, тийм ээ? Хөлний үзүүр одоо даарж яадаг ч юм уу. Ийм байдлаас болоод хөлөө дулаад суулгах юм уу, халуун усанд дүрхэд бас асуудал үүсэж яадаг. Ар гэрийнх нь юм уу, эсвэл одоо хань ижил юм уу, эдгээр маань усныхын температурыг үзэж халуун хүүтний тохируулж өгөх хэрэгтэй байх нь, тийм ээ? Тийм учраас тэгэхгүй болвол түлэгдэх одоо арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдах, шархлах одоо аюултай байх нэ гэдэг энэгээр шалгаж яадаг. Жохоо холгол төгсөн байсан. Тэгээд тэрний дээдлийн нарсын би зүгээр ингээд татцсан чинь сөрцсөн байхгүй. Тэгэл нэг бохор орсон юм шиг. Тэгэл тоохгүй явж байгаа л уртлынх нь хэсэг жохоо улаан байсан. Тэгэл 10 хоног дотор улаагаал тэрний дараа 10 хоногт л юм болж байгаа. Яста боддоггүй хугацаанд юм. Хүмүүс маань яг аль үеийнхэндээ одоо урьдчилан сэргийлээд одоо цааш нь дамжруулах байх боломжтой бол. За ер нь л анхлаа сахар оншигдсан цагаас эхлээл хөлөө хамгийн түрүүнд анзаарч явах хэрэгтэй. Хөлөөсөө арчлах хэрэгтэй. Болцсошгүй гэмтлээс урьдчилан сэргийлэх, болцсошгүй асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд эмчийнхаа заавараар л маш сайн дагахгүй бол за би сахартай болцсон юм байна гэж өөрт мэддэх зовиргүй ч гэсэн цаагаараа одоо ингээд бүх эрхтний гэмтэйгээ явж тэр тусмаа хөлн дээр ихтэл зөвхөн ганц шарах үүсгэтэл одоо ингээд хөл тарих хэмжээний хүндрэл үүсдэг гэдгийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нар одоо хөлний хүндрэлээс сэргийлэхийн тулд яг юунд анхаарах ёстой вэ? За хамгийн нэгдүгээрт бол ер нь бол томцсон болон багцсан готл өмсөхгүй байх. Тэгээд өөрт таарсан оймс хүртэл том жижигээс шалтгаалаад барьсан оймс, дэндүү их бариу оймс төрхөө өмсөх юм бол одоо энэ хүндрэлийг даралтаасаа болоод ихтэй арьсны өөрчлөлт өгөөд шарах үүсэж байгаа тийм. Одоо монголчуудын их анзаардаг гэдэг юм нь болохоор тэр одоо эрхийн орон дээр байгаа тэр арьсны хомсны мөөгөнцөр гэдэг юм байдаг. Хомсны өөрчлөлтөд яваад байдаг. Би одоо хомсоо зогцсон. Тэгээ тэрнээс хойш идэхтэй ингэсэн гэдэг болгоос ууг юм нь бол мөөгөнцөр. Тэр мөөгөнцөр чи ерөөсөө л холголт арьс хомсонд орох арьсны холголт өгөх. Хоёрт бас хомсоо зөв авч чадахгүй бол хомс шигдлээ гэдээ яриад байгаа ч л ерөөсөө халдвар орох анхны механизм бол. Ер нь бол чихрийн шижингийн бид орж байгаа нөлөөлж байгаа анхны нэвтэрж байгаа ганц юм бол ерөөсөө нян шүү дээ. Тэгээ нянгаасаа өсчил энэ шарах дэше эдэлж өвчөж байгаа учраас тэрэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Хоёрт одоо дэндүү хөл нүцгэн одоо гүйж байгаа тийм хөл гараа зүсдэг энэ болгоомжил ерөөсөө хөлөнд гэмтэл учруулж байгаа бүх зүйл л тэр хөлний одоо хүндрэл үүсэх, шархны хүндрэл үүсэх анхдагч зүйлүүд нь болж өгч байгаа. Тэрэн дээр л маш сайн анхаарах хэрэгтэй л гэж. Тавьддаг хүмүүсийн хөлний илүү хөвддөг гэсэн энэ үнэн болов. За, ер нь бол чихрийн шижин болон тамхи хоёр л хоёулаа судасны дайсан юм л да. Тэгээ энэ хоёр хавсрах юм бол одоо өвдөлттэй болон илүү их хурдан явцтайгаар хөлийг өгчүүлэх. Гэхдээ механизмын хувьд энэ хоёр өөр ялгаатай. Хоёр өвчин нэгтжээд нэг юмыг идээд гэмтээгээд байна л гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө чихрийн шижинтэй хүн бол тамхи татахгүй байх хэрэгтэй л гэдэг зөвлөмж байна. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Чихрийн шижмэн судсыг гэмтээдэг гэж байгаа. Тэгэхээр одоо биеийн бүх эргэтэн маань л одоо судсаар бүрхэгдсэн байгаа. Тэгэхээр судасны талын одоо өөр хүндрэлүүд яг ямар хүндрэлүүд гардаг? Ер нь бол яг чихрийн шижинтэй хүний бол ерөөсөө бүхэл эргэтний судас гэмтэж л байгаа юм л. Голчлон бол одоо бөөр илэг тарих зүрхний судсыг ихвчлэн гэмтдэг. Судас гэмтдэг нь яаж явдаг вэ гэхээр энэ бол судасндах одоо өөх төсний хүчтэй хэмжээ гэсэн сахар их байхаараа судасны хан тархамлаар хатуурч ирдэг. Тэгээд тархамлаар хатуурхаас гадна чихрийн шижин өвчний үеийн судас бүгдэрлийнх нь онцлог бол юунд байдаг вэ гэхээр их хөвчлэн жижиг артерийн салаа мөн томоохон артериудыг хамрна л да. Хөвч бүр цаана бодисын солилцоо явуулдаг жижиг артериасаа эхлээд хатуурлын түвшин явагддаг. Ингээд ирэхээр заад эсийн түвшиндээ иргэшгүй хөвчл гарч эхэлж байна. Манай орны хувьд 1960-аад оны үед чихрийн шижин өвчнөр өвчилж байгаагүй тухай тэмдэглэл бий.
Зах зээлийн нийгэмд шилжиж, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөж эхэлсэн 1990-ад оны үеэс чихрийн шижинтэй хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг анзаарч, уг өвчний тархалтын анхны судалгааг 1999 онд хийхэд 30 мянган орчим хүн энэ өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа гарсан бол 2009 оны судалгаагаар 60 мянгаар өвөлж өссөн байна. Хүн амын дундах чихрийн шижин өвчний тархалт сүүлийн 5-аас 10 жилд 2 дахин өссөн нь эрс нэмэгдэж байгаа халдварын бус архаг өвчнүүдийн нэг болжээ. Хөлөөд хариулах хэмжээнд хүрсэн хүмүүс маань эрэхтэй бөөрийн дутагдал, өөр олон эрхтний дутагдал хавцарсан хурж ирдэг учраас эмчилгээ маань бас их үр дүнгүй байх. Хоёрт бас сахарын хөлд тайруулсан хүмүүс маань ерөнхийдөө 5 жил дотор бол 70% нас барах магадлал бас өндөртэй. Шээс нь гарж ийн үү? Ерөөсө гарахгүй байгаа тий? Хөл гар нь өвдгөн яаж ийн? Хөвлийн хаван бол нэлээд сайхан буучсан байна. Энэ гар дээр бол нэлээд юм жоохон хавантай байгаад байна. Ийм хавантай, өвдөлт ихтэй, бас дээрээс нь хавсарсан судасны юм өөрчлөлтүүд байгаа болохоор өвдөлттэй байгаад байна. Бас юм хөлийн хавантай судасны өөрчлөлттэй. Чихрийн шижингийн шалтгаантай бөөрийн хүндрэл маань яаж илэрдэг юм бэ гэхээр ихэнх үед бол өвчтөнд ямар нэгэн зовир шаналгаа илэрдэггүй. Тэр үед нь бид нэр бол шээсэнд уураг илрүүлэх, микроальбумин өрөө илрүүлэх шинжилгээнүүдээр бол тодорхойлдог байгаа. Тэр үедээ бол өвчтөн өөрөө мэдгүй чихрийн шижинтэй хүмүүс нэг 5-аас 10 жил болсон анамнесттэй л байдаг юм онцлогтой. Дараагийн үедээ бол хүмүүс хавгинж эхэлдэг. Шээсээр маш их хэмжээний уураг алдаад цэсэнд уургийн хэмжээ багассан ийм үе байж байгаа. Бөөрийн хүндрэл маань өөрөө эмчлэн эдгэрүүлэх боломжгүй ийм эмгэг учраас даймжирсаар байгаа. Сая өвчтөн шиг ийм бөөрийн дутагдалд ороод бүх биеэр тархмал хаван үүсчдэг ийм эмгэг байгаа. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэд маань юу хийх ёстой вэ гэхээр ерөөсөө сахарал маш сайн хянах ёстой. Сахарны диабет онцлогдох үедээ зэрэгцээд бөөрийн дутагдал онцлогддог. Эсвэл бөөрийн гэмтэл аль хэзээ үүссэн байж идэг. Тэр нь тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр чихрийн шижин гэдэг өвчин маань өөрөө шинж тэмэгдэг өгтлөө 5-аас 10 жил явдаг. Тэр хугацаанд аль хэзээ бөөрийн гэмтэл үүсчихсэн байж идэг. Эсвэл тэгээд чихрийн шижин онцлогдоод 1 жил, 2 жил, 3 жил болоод бөөрийн дутагдалд ч орсон хүмүүс маш олон байдаг. Чихрийн шижингээр өвчлсөн тохиолдолд хоолны дэглэм баримтлах, дасгал хөдөлгөөнөнд тохируулах, эмчийн зөвлөсөн эмчилгээг дагаж мөрдөх, цусны глюкозын түвшинг тогтмол нэг хэмжээнд барьж байх нь өвчнийг бүрэн хянаж хүндрэлээс сэргийлнэ. Чихрийн шижингийн шалтгаантай бөөрийн хүндрэл үүсчихсэн, бөөрийн судасны эмгэг үүссэн тохиолдолд бол бөөр орлуулах эмчилгээг бол хийж байгаа. Анин гемодиализ эмчилгээ, эсвэл хэвлийн диализ эмчилгээ, бүр сүүлийн төгсгөлийн маш үр дүнтэй шийдэх эмчилгээ маань бол бөөр шилжүүлэн суулгах юм эмчилгээгээр л асуудлыг шийдэх боломжтой. Чихрийн шижлийн зүрхний титэм судсыг нарийсгаж, тэжээл үүдлийн голомтууд үүсгэдэг. Зүрхний шигдээсийн ихэнх хувь нь чихрийн шижингээс үүдэлтэй байдаг байна. Зөөр байна уу тэнд? Цээж давчдах барих зөөр байна уу? Амсгаадаад хоол руу бууж байгаа юм шиг бачуурхан тэр нь гайгүй юу те? За баярлалаа. Чихрийн шижин өвчний хүндрэлийн нэг нь бол зүрхний шигдээс өвчин байдаг. Зүрхний шигдээс өвчин нь бол зүрхний судасны нарийслаас үүдэлтэй байдаг. Тэгээд чихрийн шижин өвчин өөрөө судасыг давамгаалan гэмтээдэг учраас зүрхний судас бол өвд өртдөг. Чихрийн шижингийн үеийн зүрхний шигдээс гэж яагаад тусад нь авч үздэг вэ гэхээр чихрийн шижин өвчин маань өөрөө судасыг их удаан хугацаанд тархамлаар гэмтээдэг болохоор өвчтөн маань шинж тэмдэг эрт илэрдэггүй. Эрүүл үнийг бодвол сонгомол шинжүүд буюу амьсгаад авчдах, бачуурах тиймэрхүү шинжээр илэрдэггүй. Ихэвчлэн амьсгаадах шинж тэмдгээр явагдаж хагаад хүндэрсэн үедээ буюу зүрхний шигдээс өвчин авсныхаа дараа зүрхний ишимийн өвчин бол илэрдэг. Мөн зарим нэг өвчтнүүд маань зүрхний шигдээстэй болж ирснийхаа дараа чихрийн шижин өвчнөд гэдгээ эмнэлэгт ирснийхаа дараа бол мэддэг. Чихрийн шижинтэй өвчтнүүдийн судас бол тархамлаар гэмтсэн, дээр нь титэм судсан дотоорх эмчилгээ хийхэд бас хүндрэлтэй, зарим нэгэн тохиолдолд нээлттэй хаалганы арга зөвлөгдөх тохиолдол байдаг. Чихрийн шижин хэв шинж хоёрыг нэг хувиар бууруулахад нас баралт 21%, өөр нүдний хүндрэл 37%, зүрхний болон том судасны хүндрэл 14%, хөлний хүндрэл 43%,
тархинд цус харвалт 12%-аар буурдаг байна. Ер нь олон улсад бол хийгдсэн судалгаануудаар чихрийн шижин өвчтнүүд маань бол одоо нэгэнт зүрхний шигнээс өвчин туссан тохиолдолд нас баралт баг 2 дахин өндөр, дээр нь дахин инфаркт болох зүрхний дутагдал зэрэг өвчнөр хүндрэх магадлал бол маш өндөртэй байдаг. Орчин үед тавигдж байгаа эмтэй болон эмгүү стентүүд маань бол үр дүн арай багатай. Чихрийн шижинтэй өвчтнүүд маань одоо шинж тэмдэг их бүдэг явагдаад нэгэнт хүндрэл гарсны дараагаар онцлогддог болохоор наривчлсан шинжилгээнүүдийг хийж одоо анхаарал хандуулж явах шаардлагатай. Манайхаа хамгийн итгэлтэй ус. Чихрийн шижин өвчний үед хожуу үеийн хүндрэл гэж гардаг. Энэ дээр бол хөлний захын одоо эргэтний хүндрэл гэж байхаас гадна мөн нүдний хүндрэл гэж байгаа. Тэгэхээр энэ талаар ярилцахаар бид студидтэй сайт эмнэлгийн нүдний эмч, чимгийн эмчийг ураад байна. Ер нь бол яагаад нүдэнд нөлөөлдөг юм бэ? Яагаад хараа мууддаг юм бэ гэх юм бол цуснд глюкозын хэмжээ ихсэн. Глюкозын хэмжээ ихснээр судасны доторх хан гэмтээд дайлангуй эхлээд бол нүдний бичил судсууд бол гэмтдэг. Одоо бид нар нүдний угийг дурангаар ингээд харахад болохоор нүдний угийн судсууд гэдэг одоо ийм судсууд бол харагдана. Тэгэхээр энэ судсууд гэмтээд судасны нэвчмжийн чанар нэгсээд ирэхээр торлог одоо энэ бүрхүүл нь хавгнаад тэгээд хүн ер нь хамгийн тод хардаг хэсэг хүний тод харуулдаг хэсэг шар толб гэдэг хэсэг нь хавгнаад ирэхээр хараа муудна. Мөн цус харвалт үүснээс болоод энэ хүний хараа мууддаг. Хүн бол ер нь шууд чихрийн шижиг өвчин үүсээд хараа алдахгүй хэсэг хугацааны дараа энэ бол үүсдэг. Тийм учраас онцлогдсон даруйда заавал нүдний эмчд бол жилд нэг удаа үзүүлж явах шаардлагатай. Хараа нэгэнтээ алдсан тохиолдолд бол ер нь буцаад хараа сэрэхэд бол маш хэцүү. Тийм учраас тэр судаснд гарч байгаа өөрчлөлтүүд нь бол хүнд өөрт нь эхлээд бол шууд мэдэгддэггүй. Тийм учраас тэрийг заавалчгүй нүдний эмчид хүүхэн араагаа тэлүүлээд нүдний угийн шинжилгээ хийжээж өөрчлөлт эхэлсэн байна уугүй мэдтээ. Нэгэнтээ өөрчлөлт эхэлсэн тохиолдолд болохоор эхнийхэн шатны үедээр бол нэмжлэх боломжтой. Тэрэн дээр бол одоо орчин үед лазер эмчилгээ гэж хийж байгаа. Шилэнцрийн тариа гэж хийж байгаа. Тэгээ яг зөвхөн нүднээс цэвэр одоо энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол юм гэдэг юм бол ерөөсөө л үндсэн чихрийн шижин өвчний хяналт маш чухал байна. Сусж байгаа мууд нь харааж байгаа орой юм уу? Шилж өгөхгүй юм арахгүй. Орой. Тэр нэснэш бас нэлэлдэг л баг. Чихрийн шижин өвчтэй гэж онцлогдсон 10 хүний 3-т нь нүдний угийн өөрчлөлт гарсан байна гэсэн ийм одоо таны судалгаа байгаа шүү дээ. Тэгэхээр нүдний угийн өөрчлөлт гарна гэдэг маань тэр хүн өөрт нь ямар нэгэн шинж тэмдэг илэрх үү? Тэр өөрчлөлт гэдэг нь болохоор хөнгөнөөс хүнд зэрэг рүү бүхэл төрлийн өөрчлөлтийг бид нар хэлж байгаа юм. Хөнгөн зэргийнх нь өөрчлөлтөн дээр одоо жишээ нь жижигхэн нэг судас хагарах ч юм уу, одоо судсан дээр цүлхэн үүсэх энэ тэр тохиолдлыг бид нар бол өөрчлөлт гэж тооцно. Яагаад гэвэл нүднийхээ бичил судсуудад одоо өөрчлөлт өгсөн байна гэсэн үг. Хоёул энэ талаар ойлгомжтой болохын тулд тэр шар толб гэж ярьж байгаа хэсгийн зураг дээр очие л да. Одоо ингээд энэ нэг цагаан хэсэг газрууд үүсэт ирж байна. Энэ бол шар толб хавгнаад жишээ нь эхэлж байна гэсэн үг. Тэгээд дээрэс нь энэ ингээд юм судсууд одоо цуснууд харагдаж байна. Улаан хэсгүүд. Энэ бол бичил жижигхэн цус харвууд үүсчихсэн байна гэсэн үг байна. Яг энэ тохиолдолд болохоор хараа бас төдийлөн алдаагүй байж болно. Гэхдээ ийм үедээ эмчид хандах юм бол энийг эмчлэх боломжтой байгаа юм. Одоо энэ бол нэлээд арай хүндэрчсэн хэлбэрийн харагдаж байна. Одоо ингээд шин судас ургана гэдэг. Одоо шин судас ургацсан хэсэг нь одоо жишээ нь энэ байж байна. Энэ шин судас нь одоо ямар тохиолдолд урах вэ? Өмнөх судсууд ер нь болохоор хүчил төрөгчийн дутагдлаас болоод ирэхээр чинь одоо өөрөө организм нь шинээр судас сургуулах тийм шинэ судас сургалтын факторыг ялгаруулад тэгээд ерөөсөө шинээр судас сургаад ирж байгаа. Энэ шин судас нь болохоор жирийн судас шиг биш. Маш булчинглаг давхаргал нь байхгүй маш эмзэг судас байдаг учраас өөрөө цус харваад тэр нь хагарах юм бол жишээ нь бол нүдний өгт ийм маш том хэмжээний цус харвалт хүртэл үүсч болж байгаа. Энэ тохиолдолд бол ер нь бол одоо хараа алдчихсан байгаа. Энэ дээр мэс заслын эмчилгээ шаарддаг тохиолдол. Тэгээ ер нь бол бид нар одоо арт түмэнд хандж хэлэхэд мэдээж хамгийн гол юм нь өвчин тусгаас сэргийлэх мэдээж хэрэгтэй тий. Тэрэн дээр хооллолт одоо амьдралын зөв хэв маяг тэр бол ойлгомжтой. Тэгээд яг давхар нүднээс сэргийлэх юм бол ерөөсөө
үндсэн өвчнөөсөө сэргийлэх, дээр нь өвчин өвчнөө сайн хянах хэрэгтэй. Тийм учраас хараан зүгээр байсан ч гэсэн жилд нэг удаа заавал ч нүдний эмчт очиж үзүүлээрэй гэд. Нүдний эмчт очиж үзүүлэхдээ бас өвчнүүдээс өөрснөө мэдж явах хэрэгтэй. Хүүхэн хараагийн тэллэх эм тусааж байгаад нүдний уг нь бүтнээрийн шинжлэх шаардлагатай. Тэрнээс хүүхэн хараа бас тэлэхгүй зүгээр нарийн хүүхэн хараагаар үзчих юм бол төдийлөн бид нар жишээ нь судасны өөрчлөлтүүдийг олж харахад төвөгтэй байдаг. Тэгвэл ийм тохиолдол нь байдаг уу? Чихрийн шижинтэй диабеттэй гэдгийг мэдэхгүй явж байгаад энэ нүдний шинжилгээнд хамрагдсанаар магадгүй тийм тохиолдлууд байдаг. Тэр нь олон улс дийсэн судалгаагаар энэ төр хахад бол ер нь бол анх хүн өөрөөс өвчтнөө мэдэхгүй зүгээр ядрах тэр бүгдийг чинь чихрийн шиж өвчин гэж аахгүй хараа муудаад ирэхэд эмчид үзүүлэхэд болохоор аль хэзээний нөгөө хүн чинь чихрийн шижингийн хүндрэлээс болоод нүдний уг нь гэмтчихсэн тийм тохиолдлууд бол их байна. Яагаад гэвэл бас тэр онцлогдсон хүмүүс ч гэсэн шинээр ирлээ гэж бодоход тэр чинь өмнө нь хичнээн хугацаа өнгөрцнийг мэдэхгүй хожуу онцлогддог учраас тэр одоо процесс чи ерөөсөө явагдал юм гэсэн үг. Чихрийн шижийн өвчний үед нүдний хүндрэл нь хожуу үеийн хүндрэл тооцогддог ч гэсэн хэрвээ та чихрийн шижинтэй гэж онцлогдсон л бол нүдээ заавал үзүүлж байгаарай. Мэргэжлийн эмчид мөн ингэж шинжилгээ хийлэхдээ хүүхэн харааг өргөсгсөн шинжилгээ хийх ёстой юм байна шүү. За энэ талаар бид нарт үнэтэй мэдээлэл өгсөн Чимгийн эмчтэй баярлалаа. Чихрийн шижийн өвчний үеийн хооллолтын талаар бидэнд зөвлөгөө өгөхөөр Улсын клиникийн төв эмнэлгийн хоол зүйч Хонгор Зул Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн дарга анагаах ухааны магистр клиникийн профессор Чимгээ хүрэлцэн ирээд байна. Чихрийн шижийн өвчний үед хоолорч ирүүлжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ талаар биднэрт ярьчихгүй юм. Чихрийн шижний өвчний үед бол голлох дэглэм бол хоолны дэглэм, хөдөлгөөний дэглэм. Тэгэхээр чихрийн шижний өвчний хүмүүс бол гол хоолны дэглэмээ баримтлахдаа яаж баримтлах вэ? Өрмөц хоол идэх юм уу гэж их асуудаг л да. Тэр бол чихрийн шижний өвчний хоол бол өөрөөр хэлбэл маш эрүүл хооллолт байдаг. Тэрүүгээрээ хүм зөвхөн чихрийн шижинч гэлтгүй бусад эрхтнүүдээ бас эрүүл болгох боломжтой байдаг. Инсулин биес ялгархгүй байх тэр хугацаанд бид нар хоол идэхгүй байх хэрэгтэй нэгдэх зарчим. Тэгэхээр монголчууд их мундаг нойр булчирхайг монгол хүмүүс монгол эрдэмтэд анх удаага унтдаг булчирхай нойр булчирхай гэж нэрлсэн. Дэлхийн бүх орон улсад энэ панкреас буюу шүүрлийн булчирхай гэдэг байх юм. Тэгэхээр инсулин хизээ хоол ялгаруулдаг тэр хоолны одоо тэр идэх үед ялгаруулдаг инсулиныг ялгуурлахаа болчдөг юм хэрэг унтахаараа болчдөг байх юм шүү дээ. Орны 18 цагаас хойш инсулиныг ялгуурлахгүй нойр булчирхай унтчихна. Хамгийн гол нь эргэн өвчтөн сэрүүн байсан ч унтчихсэн ч нойр булчирхай амарч идэг байхгүй. Тэгэхээр манайхан би одоо сэрүүн байгаа юм чи ядарч байна. Би одоо яг л одоо шөнийн цагт ажиллаж байгаа юм чин даарч байна, хурж байна, энерги авах ёстой ч юм уу тий. Энэ байдлаар ингээ хоол идээд идэг нь буруу хэв шинж юм аа. Ялангуяа сахарны диабетик хүмүүст, диабеттэй чихрийн шижинтэй хүмүүс бол орон цагаар хоол идэхгүй байх нэ. За өмнө нь бол хүмүүс чихрийн шижин өвчин тусгаараа хар урал хар талхал иддэг гэсэн бас ташаа ойлголттой байдаг гэсэн. Одоо бол хүнсний бүтээгдэхүүний бүхэл төрлөө ногоо, жимс, сүү, үр тариа, мах, өөх тосны төрөл гээд бүх төрлөөдөөс хэрглэж болно. Гол нь гагцгүй хэмжээгээд харуулж идэнэ. Сахарны диабет өвчтөе хүмүүст ерөөсөө 4-5% хоригдчихдаг. Цагаанаар угуулсан юмнуудыг тэрний үгээр цагаан будаа, цагаан гурал, төмөс, пүнтүз, цагаан өнгийн элсэн чихэр давс, тэгээд өөх тос. За энэ дээр нэмээд яг хоригддаг юм юу гэдэг юм тараг байдаг. Тараг ороо унтахтаа нэг аяга тараг уусан хүний сахар маргааш 5 мм-оор нэмэгдэн шүү. Маргааш өглөө босоход. Тэгээд судалгаагаар ингэж мм-оор сахар ингэж ихээр нэмэгдэг учраас энэ хитгэн ойлыг л 5-6 хоолыг бид ингээ хоригдчихж байгаа. Шингэн сайн авах хэрэгтэй байгаа. Өдрийн туршдаа дор хаяж 2 литр буюу 6-8 аяга сууж авах хэрэгтэй. Шингэн гэхээр бас хүмүүсийн гаргадаг алдаа гэвэл монголчууд маань ихэвчлэн ялангуяа сүйтэй цайгаа данх тахаар талаас автаа цайгаа тавьчаал өдөржингөө уучдаг. Нэг бол шингэн усуугаараа гэхээр зөгийн балтаа ус уудаг. Зөгийн бал маань бас сахар да орж байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ус нь бол одоо бие организмд байгаа эсийг тижээж өгнө. Усаараа бид нар мэдээлэлээ дамжуулна. За өглөөний уух усыг хамгийн нэгдүгээр зөвлөж байгаа. За Японы эрдэмтдийн гаргасан судалгаагаар бол өглөө болгон 2-4 стакан буюу 640 мл усыг өлөн элгэн дээрээ залгилж уусан хүмүүс 7 хоногийн дотор сахарны хэмжээ хэвийн хэмжээнд очдгоо гэж үздэг. За бусад эмгэгээс болон даралт ихсэх тэр үтэл хавдраас хүртэл сэргийлж чадна гэж үздэг.
хавдар өөрөө их том өвчин байх нь шүү дээ, тий, хорт хавдар гэдэг. Тэгэхээр бие организмд хавдар үүсэхгүй байх хамгийн чухал нөхцөл нь юу юм бэ гэхээр хортой бодисыг биеэс зайлуулах юм байна. Тэгэхээр сахарны диабетийн үед энэ нь яагаад гэж байгаа юм гэхээр хоол тэжээлийн үлдэгдлийг биеэс хамгийн түрүүнд зайлуулж чадах тэр арга нь бол өглөөний үлийн илгэн дээр ус уух явц юм аа л гэж байна. Хоолны тавг зарчим нь идэх хэмжээгийн зөв тогтооход туслах хамгийн хялбар арга юм. Нэг удаа хооллох тавгтай хоолны найрлага, хүнсний ногоо 50%, мах 25%, үр тариа 25% байгаар тооцоолж хоолоо бэлтгэх нь чухал. Ийм байдлаар хоногт 3 удаа хооллох, мөн 2-3 удаа хөнгөн хооллох нь зүйтэй. Сахар нь багасчих бол яах вэ? Хооллолтоор ямар арга хэмжээ авчлах вэ? За сахар багассан үед хүн өөрөө мэдэх юм бол яаралтай ямар хэмжээ авч болох вэ гэхээр зөгийн балтаа ус ууж болно. Нэг амны халбаг буюу 15 г зөгийн балтаа ус эсвэл зөгийн болоо идэж болно. Эсвэл нэг 2-3 ширхэг хатуу чихэр идэж болно. Эсвэл 150 г 115 г орчим чихэртэй тараг буюу нэг йогурт бас идэж болно. Түүнээс бол багассан үедээ сандрахтай хүмүүс хитрхи бас их идчих гээд байдаг. Чихрийн шижинтэй өвчтөн өөрийн хяналтаа сайн тавихын тулд дараах зүйлүүдийг хийж чаддаг байх шаардлагатай. Цусны глюкозын хэмжээг тогтмол хянах, өдөр бүр хөлөө шалгах, 7 хоногт 5 удаа дасгал хөдөлгөөн хийх, хоолны нарийн дэглэм дагаж мөрдөхийг хичээх, өдөр бүр шүдэн сойлдож угаан, утсаар цэвэрлэх, тамхи татахгүй байх, арх болон согтууруулах ундааг хязгаарлах, эмийг зааврын дагуу хэрэглэх, цусны даралтаан байнга хянах, эмчийн хяналтанд тогтмол байх. Чихрийн шижийн өвчин гэдэг маань урьдчилан сэргийлж болох өвчин, халдвар тус өвчин. Тэгэхээр энэ өвчнөөс бид нар урьдчилан сэргийлээд аливаа хүндрэлийг урьдчилан тооцож эмчид цаг алдалгүй яралтай хандах хэрэгтэй юм байна. Нэгэнт чихрийн шижийн өвчнөд болсон бол хөлний хүндрэл гарахгүй үднээс хөлөө арчилж мөн эмчид үзүүлэн мөн нүдний эмчид ч гэсэн үзүүлж байх шаардлагатай байна. Хамгийн чухал нь хүн өдөр бүр өөрийнхөө хооллолтод анхаарах, мөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байх нь зүйтэй шүү. 180 эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ өдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Хүн бүрт боломж үргэлж байдаг. Банаква усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Банаква боломжоо усал. Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулцгаая.